манай гадаад харилцаа сайн байгаа. Ялангуяа одоо өндөр дэд хэмжээний айлчлалууд, харилцан айлчлалууд их олон хийгдэж байна. Үр дүнтэй болж байгаа. За гадаад харилцаа, гадаадын одоо дипломат төлөөлөгчдийн газруудын хувьд ч гэсэн өмнө их сонсогддог гэсэн янз бүрийн хууль зөрчсөн муу мухай зүйлүүд их яригдсан сүүлийн жилүүд бол чимээгүй болсон. За гуравт бол энэ удаагийн томилгоо бол маш сайн мэргэжлийн томилгоо болж байна гэж хүн болгон одоо ярьж байгаа, бүгдээрээ одоо хурамтай баяртай байна. Хоёрхан зүйл хэлэх гэсэн. Нэгдүгээрт бид нар бол одоо элчин сайднаар ч гэсэн заагаад бусад одоо манай засгийн газрын гишүүд ч гэсэн байнга л ярьж байгаа нэг зүйл бол очиж яриад энэ улсыг одоо визгүй болгох гэж байгаа гэж ярьцгаадаг. Ялангуяа одоо Солонгост бол визгүй болгохын тулд ийм яриа хийж чана, тийм яриа хийж чана гэдээ ингэж яваад байдаг. Тэгээ бид нар бол нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй юм билээ. Тэр бол нэг хүнд ногд дотоодын нийтдээ доор хаяж $10,000 болгож иж энэ улсууд чинь манай улс иргэдийг бол визгүй болгох юм билээ. Тэрнээс бол одоо их сайн хүн очиод тэр визгүй болгочтой тийм зүйл байхгүй юм билээ шүү гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. За тийм учраас одоо бид нар бол хөрөнгө оруулалт яаж олж ирэх вэ гэдэг зүйл дээр л дотн гадна бүгдээр одоо анхаарч нэг ойлголттой болж ажиллах шаардлагатай болчиход байгаа. Одоо бол бид нар баахан энэ тентхийн засгийн газартай хэлцээр хийгээд зээл авцсан, зээлээ хэрэгжүүлж чаддгүй хөөдлөж явж байгаа олон төсөлтүүд байгаа. Тийм учраас энэ томилогдож байгаа элчин сайднаар бол тэр тухайн оронтой хийсэн зээлийн хэлцээрүүдийн араас тэр их сайн явах шаардлагатай гэж ингэж бодож байгаа. Тэгээ одоо дахиад мэргэжлийн хүмүүс орж ирж байгаад их баяртай байна. Ялангуяа би бол энэ Туркд томилогдож байгаа элчин сайд бол үнэхээр бас энэ олон жилийн хөрөнгө босгох чиглэлээр төсөл хөтөлбөрийн хөгжүүлэх чиглэлээр ажилласан хүн байгаа. Лавсран гэж. Хөрөнгө оруулалт ерөөсөө маш муу байгаа Туркээс. Тийм учраас энэ чиглэлээр бол их ажил хийгдэх байхаа гэж итгэж найдаж хүлээж байгаа. Тэгээ бүгдээрэнд нь одоо ажлын амжилт хүсье.